Хотын даргын захирамжаар түргэн үйлчилгээний цэгүүдийг албад нь нүүлгэж байгаа. Тэгвэл энэ удаа багшийн дэдийн урд автобусны буудал дээрх түргэн үйлчилгээний цэгийг өнгөрсөн шөнө ингээд нүүлгсэн байна. Ингэхдээ гадна талын байшингийн нурааж буулгаад дотор талын бараа эд зүйлсийг ингээд үлдээсэн ийм байдалтай байна. Өөр чинь танаа төцийг ирээд ингээд ачаа. Ингээд дээрэмдлээ. Хөргүүлээгүй юу ч хөргүүлээгүй. Урчин шүүд орж ирэл дээрэмдлээ. Тэгээд би тэр газрын албаны зориод хийж байгаа хгүй баахан жижигэн басаануудыг аваад ирсэн юмсан. Одоо тэр энэ төв замыг хамирдаж гэсэн тоо тарагдах байх. Энэ төв замыг бол тоо тарагдах байх. Айгүй жоохон хүүхдүүдийг аваад ирсэн байлээ. Тэгээд шууд дээрэн гар нураа гээд нөгөө хүүхдүүд чинь шууд манайх чинь нөгөө нэг гэрэлт шастдаг хгүй самбар нор хөсөлдөрөд хэрэлцэж бүгдийн гэрэл мэрийн авч чулуудаад шууд ингээд буулгаад ихсэн. Тэгэхээр би ороод ундаа авъя гэсэн чинь оруулахгүй байсан. Тэгэхээр би дахиад энэ юунуудын банкны посмос байгаа. Би одоо посмос ороод авъя гэж болохгүй гэж толгой таргин дээр чи юм унчих нь оруулахгүй болохоор би юу яасан бэ? Тэгвэл би 3 хөрөгч авчи. Энд чинь би лизингээр авсан. Лизингээ дуусгаагүй байгаа. Би хөлдөгчүүд авчигээ би орилсоор байгаа тэр 3 хөлдөгчийг гаргуулсан. Тэгээд энэ бүх юмыг ингээд нураагаад ингээд айгүй харгисалж байгаа хгүй. Бид тэр одоо ямар нийгэмд амьдраад байгаа. Бид тэр Нямбатараас мөн гуугаагүй. Нямбатараас мөн гуугаагүй амьдардаг. Хин Сүгэдэр дүүргийн газрын албаны зоригоос мөн гуугаагүй амьдардаг байхгүй. Тэгж чинь яаж байгаа ингэж амар харгисалж би одоо бол энийг бол миний юмыг сэргээж босгож өгтөл нь би энд суун. Би майхан бариад энэ суун. Би тэгээд хэрвээ надтай Нямбатар ирж уулзаж энийг сохирлож барьж өгөхгүй бол би шууд өсөлтөнгийн байдалд орно. Би одоо ингээд 6 удаа би үржилж сууд хэмжээнд орсон байхгүй. Тэгээ манай нөгөөлхөд төрөлхөн хөгжим бишил дэргэн байнга мөнгө хэрэг ордог. Би чинь дөрвөн хөгжим бишил дэргэн аялуулдаг байхгүй. Тэгээ би эдгэрийн чинь амьдрал сайхан болчихсоо тэгчээсээ ингэчээсээ гээд тэгээ би ингээ дандаа хүний төлөө явдаг. Тэгээ би одоо ингээ 6 удаага би ингээд үршилжэн судлах хэмжээнд орно. Одоо энэ би отко хэмжээр явж байгаа. Одоо та нар үзээд 21.15 тэгнэм ID кодтол хамхаагүй үршилжэн судлах хэмжээнд орж байгаа юу гэж отко хэмжээс асуугаараа Нямбатараа би орж байгаа гэж хэлнэ. Би орхож болно. Тийм учраас би тэр зардлаа би энэчнээс л гаргана штэ. Би өөр хаанаас гаргах надад өөр юуны их усэр байхгүй. Бид нар халамжийн мөнгө өгөөч нэмээч гэж бид нар гордоогүй штэ. Аль болох бид нар өөрсдөө амьдраа. Аль болох юу яа гээд энэ жил чинь 25 оны чинь хөгжим бишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэчихэд яаж байгаа ингээд нурааж байна гэсэн тийм хууль гаргаагүй штэ. Тийм болохоор би өнөөдөр сэглээд энэ майхан бариад энэ дээр суун. Эд зүйлээс нь алга болсон зүйл байгаа юу? Мэдгүй би шөнө ингээд би үрчэн амар хүүтэн тэгээд миний утас муцсэрээс ингээд хаагдсан. Ерөөсөө би лайв хийгснээр лайв хийж болохгүй. Тэгээд хүн амьтантай ярихс чинь нөгөө миний ярих байгаа хүмүүс бүгдээр унтцсан. Тэгээд ТV8-ын охинол эгчээ би өглөө очил эднийг яас уцаа авсан. Бусад хүмүүсөөс уцаа авахгүй ингээд амарцсан байгаа юм чи. Тэр хүмүүсийн амарлцсан байгаа үеэр хулгайч ногоо шиг ингээд ирээд хамаг юм ингээд сүйдүүлээ тийм үстэй. Энэ чинь дэлхийн нийтийн онигоо үстэй. Нямбатар ажиллаа хийж чадахгүй байгааг нэг илрэл. Тийм болохоор би Нямбатар чи энэ миний бүх юмыг төлж өг. Тэгээд дээрээс нь чи энэ дэр надад яг энэ миний байсан шиг барьж өг гэж би шаардна. Тэгээд шаардах хүртэл нь би тэр барьж өгнө өгтөл би энэ дээр сууна. Яриа авчих.